Агаарын чиг хичээлийн сэдвийн хүрээнд дагуулга дэмжих хичээл нэгийг бол танилцуулж байна. Хичээлийн сэдэв агаарын тундас. За бүгдээрээ эхлээд энэ линкэн дээр линкийг бичээд за энэ бичлэгээс бүгдээрээ тундас хэрхэн үүсдэг, конденсац яаж явагддаг, үүний үр дүнд үүл хэрхэн үүсдэг гэдгийг хүүхэд маань видеоны бичлэгийг бол үзээрэй гэж багш зөвлөж байна. За энэ тундас гэж юу хэлэх вэ гэхээр хатуу ба шингэн туслын байдлаар үүлнээс орж байгаа бороо цас мөндөр болно. Усны уурын конденсацийн үр дүнд газрын гадар дээр үүсдэг цаана хэрэг шүүдэр зэргийг бол тундас гэж ерөнхий нэрээр нэрлэдэг. Тундас нь агаар чигээр бүрэн ханаж усны уурын даралт нь усны уурын Паскаль даралт нь өөрөө усны уурын даралтайгаа тэнцүү болсон үед бол үйл бол үүсдэг. За тундас үүсэх үзэн 6 нь алхам байдаг. За нэгдүгээрт нь холь зүхий чиглэг агаар үүснэ. Хоёрдугаарт нь агаар өксөх хөдөлгөөнд бол орно. Харж байна гэсэн үг тийм ээ. За тэгээд гуравдугаарт нь адибатаар хөрнө. Дөрөвдүгээрт нь чигээр хансан байдалд хүрнэ. Тавдугаарт нь усны уур маань өтгөрөөд конденсацд орно. За 6 нь болохоор усны туслууд томрох. Томос бол тундас үүсэх ийм үзэн 6 замыг бол цамцыг бол дамждаг. Хасагтын бутууртай үед чигшил 100% болоход үүлэнд бөөрийн хэлбэртэй бол юм гэдэг тунцууд бол үүсч эхэлдэг. Тэг градусаас бага температур болоход усан тусал маань шууд хөлдөхгүйгээр хэсэг зур шингэн байдалтай байдаг. Улмаар усан тусал болон мөсөн талцууд хоорондоо нэгдэн нийлж хэмжээгээр томордог. Үүнийг коагуляци гэж нэрлэдэг. Тундас бол үүсэх үзэн 3 зам байдаг. За ерөнхий шалтгаан нь болохоор чигийг агуулсан агаар адибатаар хөрөх шүүдэр цэгтээ хөрөх нь үүлнээс тундас унах үзэг нөхцөлийг бол бүрдүүлдэг. За нэгдүгээрт нь газрын гадраас дээшээ халсан агаар дээшээ хөрөхөд бол конвекцийн тундас үүсдэг. Хоёрдугаарт нь халуун хүйтэн агаарын массууд хоорондоо нэгдэх үед халуун хүйтэн фронт үүсдэг. Энэ нь өөрөө тундас үүсэх бас нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт нь болохоор уулын хажуур гэх агаар дээшээ өксөх хөдөлгөөнд орсноор орографын буюу уулзуун тундас үүсдэг. За мөндөр нь болохоор үүлнээс бууж байгаа нэг тундасны төрөл байх гэдэг. За энэ мөндөр бол зөвхөн үүл болгоноос ордоггүй онцлогтой зөвхөн борооны бөөн үүлнээс л ундаг. Агаарын температур их үед агаарын урсгал 4-5 км өндөрт хүрч ингэж хүрдэг. За энэ үед бол агаар маань энэ агаарт агуулж байгаа усан тусал маань өөрөө шингэн төлөвтэй байж байдаг. Харин хасаг 15 градус хүрсэн үед бол энэ маань өөрөө цасан ширхэг болж хувирдаг байна. Хөлцөн ус дулаан ялруулах ба цасан ширхгүүд нь уруудах явцдаа усан тусалцаа нэгж томордог. За энэ хүчтэй хөөрөх урсгалын улмаас үүлний хүрээнд хэд удаа дээшээ доошоо өргөдөж уруудах байдлаар усан талцны хэмжээ улам томордог. За ийм байдлаар бол мөндөр үүсэх бол нөхцөл бол бүрддэг. За мөндрийн дундаж хэмжээ 5-аас 10 мм байдаг бол зарим үед үүнээс том хэмжээний мөндрүүд бол унж болно. За харин газрын гадар үүсдэг тундасны төрлүүд нь болохоор цан, хяруу, шүүдэр, за үүнээс гадна савсаг, за шингэн хөнгөр гэх мэт ийм төрлүүд бол байдаг. За энэ хоёр зурганд сагсаргын зураг харагдж байна. Энэ маань өөрөө өвлийн үйлдэлд ингэж мод гадна талдаа ийм цагаан өнгийн ийм зүйлсээр цагаан талсаар ингэж хүчгдсэн байдаг. За үүн нь бол цантай төстэй боловч үүсэх нөхцөлийн хувьд бол ялгаатай байдаг юм. Харин шингэн өнгөр нь болохоор хүйтэн цагаагаар дараагаар харьцангуй чигшил чиглэг дулаан агаартай болсон үед бол энэ шингэн өнгөр нь үүсдэг. За жишээ нь энэ гэрт бол дулаан гадаа хүйтэн бол тохиолдол цонхны шил цантж байгаа энэ үйл явдал болохоор шингэн өнгөрийн бол жишээ байх нэ. За тундас бол дэлхийн гадар дээр харилцан айлгүй байдлаар будаг. Энэ тундасны хуваарлт гэдэг хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь болохоор агаарын даралт болоод агаарын температурын ялгаанаас хамаардаг. За агаарын даралт ихтэй хэсгүүд болохоор тундас маш бага ундаг бол агаарын даралт багтаа хэсгүүд бол агаар өөрөө дээшээ өксөх хөдөлгөөний хийж байгаа үед тундас үүсэх нөхцөл бүрддэг учраас тундас их унах боломжийг бүрдүүлдэг. За дэлхийд дээр жилдээ нэг 520 сая км3 тундас ундаг бол үүний 79% нь далай дээр 21% нь хуурай газар дээр буудаг.
За экватор дээр байнга тийм одоо даралт бага байдаг учраас энд бол унж байгаа хүнсний хэмжээ жилдээ 2000 мм-с их байдаг болвол дандаа тийм одоо жилийн турш их даралтын бүс орших туйлын орнуудад унж байгаа хүнсний хэмжээ бол 200 мм хүрэхгүй хэмжээнд бол ундаг бахна. За ингээд хахад тийм одоо дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хагасад өргөргүүдээр тундас юм одоо ялгаатай унж байгаа нь харагдаж байна. Харьцангуй өмнөд хагасад унж байгаа хүнсний хэмжээ бол хойд хагасыг бодоход бол арай илүү их байдаг бахна. За бүгдээрээ одоо гэрийн даралт нэгдүгээр дэлхийдээ тундас их ундаг болно, тундас бага ундаг дөрвөн бүслүүр бүслүүд бол нэрлэх нь байна. Энийг нэрлэхдээ бүгдээрээ агарын даралтын бүсүүдтэйгээ холбож тайлбарлаж байж нэрлэнэ. За хоёрдугаарт нь тэр агаар тундас их унд болон бага ундаг газруудыг тийм одоо экватороос хойшоогоо туйлын тусмаа хүнсний хэмжээ хэрхэн өөрчлөгдгийг тийм одоо энэ зурган дээр тэмдэглэж дүрслэнэ. За хичээлд анхааралтай болсон хүмүүстээ баярлалаа.